Би өөрөө асар их хүчтэй унсан. 24 цаг унсан. Тэр санал онгод тэнгэр нь одоо өөрөө ирээл одоо яаж байдаггүй байна. Өөртөө хүн бол бас нэг үгээр хэлвэл хуурч нь одоо даагмаар, унгамаар гэж ярьж байгаа. Тийм учраас тэр хүний унаа нь их хол явж чаддаг. Хэнгэрхтэй хүн бол нэлээд асар хол яваад далдан юмнуудаа уулзах нь. Тэгээд одоо энэ дээл гэж байгаа энэ хоёр ховтос энийг 7 эмэгтэй хүн гэдэг. Тэр өмсгөл бол гол өргөтэй өмсгөлүүд байна. Жишээ нь одоо миний өвгдээд одоо энэ тэнд одоо сүнэс гэдэг байгаа юм байна. Өвгдээдсэн маань одоо нэг ёсна одоо манайхаар одоо дахад хэлж байгаа чөлбөр гэдэг байна. Тэр одоо хэнгэрэг гэдэг чинь юу л да одоо жишээ нь одоо явж байхад одоо хүний акт унаа морь одоо тэр хөрөх газраа хөргөх унаа маяг хэрэглээр одоо манай хэрэглэн. Одоо тас сар гэсэн утгатай тийм үг л да. Дүнгэр гэдэг маань тийм одоо манай хэллэгээр. Тийм харан унаа гэсэн. Харан унаа гэдэг маань харанхуй ертөнцид унах унаа гэсэн утгатай тийм учраас одоо унаа одоо морил гэсэн үг байхгүй гэж байна. Тэрийг бол хэрэгжилж байгаа хэрэгэлдэг басаар нэг удаагүй 10 гаруй жил болж байна. Тэр чинь хараа ингэдэг байхгүй. Ерөөсө хуурай намилж өгдөг. Тэгээд өмсгөлөө өмсөх үед нь ирж одоо тэр хүмүүс заавар зөвлөгөө гэж жишээлбэл одоо ингээд 7-оос 9 хүн хэнгэрэг номхруулах ёстой. Унах хоёрдох миний мэдрэл муудаж байсан хүн шүү дээ. Уул нь одоо тэр чинь үе муудаал унаал унсныхаа дараагаар ерөөсө тийм ухаан мэдрэлгүй болчихлоо байдаг гэсэн. Одоо бол зөв зөвхөр.